За. За сайн байцгаана уу? За тэр өнөөдөр болохоор өчигдрийн уналтын талаар ерөөдөө товчхон ярина гэсэн үг. Тэгэд маш товчхон ерөөдөө хүмүүст мэдээлэл хүргээд энэ уналт ерөөдөө одоо юу гэдэг чинь хэд хоног үргэлжлэв ямар уналт болж өнгөрвөө те. Өчигдөр бол маш сонирхолтой үйл явдлууд бол үргэлжлэлээ. Ер нь бол одоо зах зээл дөнгөж эхлэхэд нэгтгэд бол зах зээл хүчтэй уналтыг үзүүлж байгаа. Тэгээд хаагдах үеэр болохоор бас огцон сэргэлтийг аваад нэг тийм одоо юу гэдэг чинь хурдан унсан хурдан сэргсэн ийм үйл явдал болж зах зээл дээр өнгөрлөө. Одоо ингээд бид нэр ажиглаад харах юм бол энэ жилийн эхнээс шүү. Жилийн эхнээс үү те. За тэгэхээр маш олон одоо бидний мэддэг Microsoft, Apple, Google, Amazon гэдэг компаниуд бол ерөөдөө маш өндөр уналттай байна. Тэгээ Америкийн зах зээл бол одоо улаанаараа иргэсэн ийм бол үйл явдал болж өнгөрлөө. Тий. Өчигдөр ерөнхийдөө Nasdaq гэхэд бол бирж нэгснээ дараах нь бол ерөөс 4.8% шууд унсан. Нэлээд өндөр уналттай ганцхан өдрийн дотор хичиж байгаа 5% уналт гэдэг чинь бас баргийн үзэгдэхгүй тооштой тий. За тэгээ бирж хаагдахтаа бол 0.6 өсөж хаагдсан байна. Маш хурдан унаад маш хурдан сэргэлтийг авсан. Тэгэд өчигдөр бол ерөнхийдөө deep buy-рууд ерөнхийдөө нэлээд хоцсон ийм өдөр болсон байх гэж ерөнхийдөө харж байна. Тэгээ маш сонирхолтой үйл хөдлөл болсон. За өмнө нь бол ийм явдал хизээ болж исэн бэ гэхээр 8 оны санхүүгийн ямарлаар ийм үйл явдал болж исэн байна. Нэг өдрийн дотор 4-өөс дээш хувь унаад за тэгээд буцаад ерөнхийдөө сэргэлт үзүүлж исэн. 8 оноос хойш ерөнхийдөө ийм тохиолдол бол болж байгаагүй юм байна. Nasdaq дээр бол. За мөн дээрээс нь одоо энэ дан ганц Nasdaq гэлтгүү одоо S&P 500 Dow Jones одоо нөгөө blue chip-ний стокууд ч хүртэл маш өндөр уналттай үзүүлсэн. За ийм юу болсон. За тэгээд ерөнхийдөө жилийн эхнээс бол одоо энд бол S&P 500-ийн компаниудыг харуулсан байна. Жилийн эхнээс бол маш өндөр уналтуудыг бол үзүүлсэн. Нэлээд том болсон. За Microsoft, Google, Amazon, за Tesla одоо нөгөө Fang гэд нэрлэгддэг шүү дээ. Технологийн 5 том компани. Одоо Facebook жишээлбэл бас ялгаагүй 10% унтсан. За Amazon 13%, за Alphabet 8, Apple 8.8, за Netflix бүр 35% гэх мэтчлэн. Ерөнхийдөө хувьцаанууд бол нэлээд хямдхан болцсон байна. Тэ? Одоо тэгээд энэ дээр нэг асуулт гарч ирж байгаа юм л да. Ерөнхийдөө одоо ингээд хямдарчаад байгаа тийм. Бид нар одоо энэ дээр оролт хийхэд тохиромжтой цаг нь муу юм уу? Тэ? Одоо энэ уналт нь үргэлжлээ цаашаа унчих юм шүү. За эсвэл бол сэргэлтийн яг цэг дээрээ байгаа даа юм. За энэ талаар бэлгүнэ. Хэдөө мэдээлэл. Тэгж яри зөв. Одоо ер нь бол нөгөө нэг зах зээлийг бол 10-аас 20% одоо хооронд унжгааг бол одоо correction буюу одоо засварын хөдөлгөөн гэж яриад байгаа тийм. Тэгэхээр ерөөдөө нэг Nasdaq бол ерөөдөө оройн цэгээс нэг 18 за орчим хувийн уналт бол үзүүлчихэж байгаа. Тэгэхээр энэ бол ерөөдөө яг нөгөө нэг хямрал ч юм эсвэл даун трендийн ерөөдөө яг төвшөнд бол арай нэрлэгдэхгүй байгаад байгаа. Зүгээр нэг ер нь бол томоохон correction хөдөлгөөн байлаа гэж хүмүүс бол харж байгаа юм шиг үлээ. За энэ нь бол өчигдрийн оройч гэсэн ерөөдөө бол батлагдсан. Яг үгүйвэл зах зээл бол дөнгөж нэгдэхдээ хүчтэй уналт үзүүлж байгаа тэгээд юу гэдэг. Тэрнээсээ давсан дүнгээр буюу баг лаан бол ногоон хаагчлаа гэсэн үг шүү дээ. Өчигдрийн лаа бол тий. За тэгээд нөгөө чарта гаргачих. Чарта гаргаад харахад бол одоо өчигдөр орой бол ингээд хүчтэй уналтыг хийж гад за ерөөдөө нөгөө нэг спортын цэг дээр бол ингээд ирээд за тэгээд яасан бэхлээр буцаад өсөлттэй буюу энэ лаа өөрөө ногоон хаагдчихж байгаа нь магадгүй энэ бол яах юм. Энэ correction хөдөлгөөн дуусаад дараагийн яах юм. Чиглэлийн хөдөлгөөн эхэлжиж болно гэсэн тохиог өгч байгаа. За энэ бол өөрөө candlestick pattern гэж үүдэг. Hammer гэдэг одоо монголоор бол алах юм одоо тийм ийм одоо хэлбэр төрстэй паттерн байдаг. Энэ паттерн бол өөрөө өчигдөр daily line дээр л үүслээ. Энэ бол зах зээл баг энэ уналт дуусаад одоо эргэж гинэ гэдэг тохиог бол эхний тохиог бол өгжиж болох юм а гэж. Nasdaq futures тийм энэ бол Nasdaq futures US 100 гэдэг futures нэгаа. За тэгтээ мэдээж ялгаагүй л хоорондоо ер нь бол адилхан төлөлттэй. Үйлдэлтэй хөдлөн. За тэгээд хамгийн сонирхолтой нь болохоор энэ бол коронавигийн хямрал одоо хямралаар үүссэн уналтын хэмжээ байгаа. Тэгвэл өчигдөр яах юм? Энэ уналтын хэмжээг зөөж авчираад энэ дээр тавихад бол яах юм? Яг ёроолын цэгээ зааж байгаа гэсэн үг. Тэгэхээр өчигдөр буюу за энэ ер нь бол оны эхнээс юу болоод хувирчваа гэхээр бид нар яах юм? Цар тахлын үеийн зах зээл дээр үүссэн хямралтай адилхан хэмжээний хямралыг бол яах юм? Оны эхнээс бол ингээ үзүүлээд дуусчлаа. За өчигдөр хүрчлээ. Тий өчигдөр хүрчлээ. Хүрэхдээ хатгаад буцлаа. Буюу хүмүүс бол ерөөдөө унгах дургүй байна те. Buy the dip буюу ерөөдөө унж ирснийхэн дараа худалдаж авах их сонирхол бол маш их байсан учраас өчигдрийн лав болон ногоон буюу ногоон хаймарлаа хаагдлаа. Тэгээд хаймарлаа нь бол
ер нь бол их биеийнхээ хэмжээнээс 3 ба түүнээс дээш хэмжээний яах юм илүү юм уцтай байх юм бол энэ бол бас сайн магадлал өндөртэй лаа гэж үздэг юм байгаад байгаа. За бас нэг сонирхолтой статистик бол S&P за ер нь бол индексүүд бол түүхэндээ бол нэг дунджаар бол нэг correction хөдөлгөөнүүд бол дундч нь бол нэг 13.7% одоо ийм дундчтай ийм одоо correction хөдөлгөөнүүд бол орд юм байна. Одоо түүхэн цаг үед ингээл correction-уудыг аваад үзэх юм бол тэдний дундч нэг 13.7 байдаг байх нь л тий. Тэгээд ерөөдөө одоо correction-ыг нөхөх нэг дундч хугацаа гэж байдаг шүү дээ тий. Одоо шинэ энэний ингээд дундч хугацаа ч юм уу эсвэл ер нь бол 2008 оны санхүүгийн хямралын нэг тий нэг 2008 оны .com хямрал чинь 3-4 жил шаардлагатаад байгаа юм аа тий. Тийм. Тэгээ сүүлд л одоо энэ ковид хямрал чинь нэлээд урт хугацаа. Тийм. Тэгэхээр энэний ерөөдөө нэг хямралыг одоо юу гэдэг чинь correction завсрын хөдөлгөөнийг нөхөж байгаа энэ одоо хямрал биш. Завсрын correction хөдөлгөөнийг нөхөж байгаа дундаж хугацаа бол нэг 3 сар орчим бол байна гэж үздэг. Тэгэхээр одоо бид нар 1 сарын одоо сүүлээр яраалаа авлаа гэж үзэх юм бол тэгээд 2 сар бүтэн 3 сар бүтэн 4 сарын бүтэн за тэр хаваар гэсэн үг те. Ер нь бол нэг хавар яг нэг ханш нэгдэх үеэр бол энэ яах юм correction бол бүгд ингээд нөхөгдөж дуусаад магадгүй илүү даваад гарах юм боломжтой гэсэн үг. Тэгэхээр бид нар энийг яг юу гэж харж болох вэ гэхээр за энийг бол бид нар яраалын цэг гэж үзээд ханш бол энэс доош орохгүй байж болно гэдэг ийм тактикаар арилжааны тактик боловсруулах юм бол хамгийн эхлээд бидний хурж болох цэг бол нэг 14 за 400 орчим юм уу да тий. Нэг энэ хавар гэсэн үг. Тэгэхээр яг одоогоос дээшээ бол 14-400% өсөлтөө. Тэгээд эн чинь шууд өсөд явчихгүй. Нэг унаад өсөд нэг ийм хөдөлгөөн хийгдээд энэ нэг ойролцоогоор 3 сар орчмыг бол зарцуулаад тэгээд энэ дээшээ нэг өсөлтөөл үзүүлэх байхаа гэсэн. Тэгэхээр магадгүй энэ онд 18 бол бар буцаад өсөж байгаа өсөлт нь бас ерөөхдөө нэг ялгаагүй тэр хавцааны байх гэж бодож байна. Тийм учраас одоо бол бас нэг хавцааны зах зээл дээр ялангуяа технологийн одоо секторт үйл ажиллагаа явуулж байгаа бидний сайн мэддэг одоо Apple, Facebook те Amazon ч юм уу за нэг ийм топ blue chip хувьцаануудын ер нь бол хувьцаануудад хөрөнгө оруулалт хийх нь бол өөрөө бас тохиромжтой болоод ирлээ гэж. Хямдхан болоод ирлээ. Хямдхан болоод ирлээ. Тэгэд энэ үйл явдал бол нөгөө хүмүүс бол buy the dip хийх сонирхол бол маш их байна. Хүмүүст бол ерөөдөө одоо холбооны нөөцийн сангийн бодлогын хүүгээ өсгөнө гэдэг эсвэл бондын худалдаа авалтаа бууруулна гэдэг мэдээлэл төдийлөн цочроо өгж бол чадахгүй байх шиг байна. Яг гэхдээ энд яалтгүй нэг айдас ороод байгаа юм шиг байна тий. Хөрөнгө оруулагч нэг идэвхтэй хөрөнгө оруулалт хийхэд нь одоо нэг хэцүүхэн л байгаад байгаа юм шиг байна. Ерөнхийдөө одоо энэ онд чинь 4 удаа бодлогын үг өсгөнө гэдэг байгаа. Тэгээ бүр бонд авцсан байгаа бондоо буцаад зарна гэдэг байгаа тий. Тэр ерөнхийдөө энэ талтай холбоотой бонд yield өсөж байгаа. За бас энэ нь бас нэлийн айц хүүцийг давуулаад байгаа юм л та. Магадгүй тэр нөгөө нэг одоо хөрөнгө оруулагчдын тэр одоо эрх баригчдын одоо гаргах нэг одоо шийдвэрт үзүүлж байгаа хариу үйлдэл нь энэ байж магадгүй те энэ онолт. Энэ онолт бол хангалттай илэрхийлж чадах. Яагаад гэвэл дэлхий дээр коронавирусын цар тахал яах юм? Нөлөөгөө яг аваад одоо эд үедээ явж байхад бол зах зээл бол ийм хэмжээгээр хямарж ирсэн. Тэгвэл яах юм? Одоо бид нар бол цар тахал бол харьцангуй гайгүй төвшөнд очсон. Бодит нөгөө хямралын хэмжээнд их юу алга тий нөлөөлөл алга. Гэсэн хэдий ч бас айдас явагдаад байна тий. За маргааш одоо нөгөө холбооны нөөцийн сангийн нээлттэй захын хурал болоо шүү дээ. Тэрэн дээр ерөнхийдөө бодлогын үгийн шийдвэрээ гаргана. За тэрнээс бас хүмүүс ерөнхийдөө айсан нэг тийм фома явагдсан биш магадгүй өчтөр тий. Fear of missing out гэдэг байгаа шүү дээ. Тэгээ ерөнхийдөө нөхдүүд айц явагдаа 5% унаад ирэнгүүтэл нь одоо deep to buy. Тийм buy to dip хүмүүс buy to dip гэдэг авсан байх бас боломжтой байх хүслээр харагчлаа. Ерөнхийдөө нэлээд сонирхолтой үйл явдал боллоо л да тий. Хамгийн гол нь одоо миний ингээ хоёр хараар тэмдэглэсэн байгаа. Энэ бол ингээд ерөөсө спорт байсан тий. Энэ спортыг өчигдөр орой зах зээл Америкт нэгтгэхэд эхлээд сэтэлж явж ирсэн аа тэгээ сүүлдээ гол нь нөгөө хаалтын аншин байгаа шүү дээ тий. Тэгэхээр нөгөө нэг спортынхоо дээр нөгөө лаан бүтэн биеэр хаагдчихж байгаа. Тэгэхээр энэ бол нөгөө нэг биднэрт бол доошо гэдэг конфирмашныг бол өгөхгүй харин ч энэ маань өөрөө хаамар лаа болж хувраад баг дээшээ гэдэг энэ чиг хандлагын таамаглалуудыг л дэвшүүлэхэд хүргээд байгаа гэсэн. Тэгэхээр магадгүй энэ уналт ер нь бол уналт бэжж өөрөө өсөлт гарна тий. Тэгэхээр альва зүйл өсөхийн тулд ерөөдөө заавалч унах шаардлагатай юм байдаг. Тийм учраас магадгүй энэ уналт бол дараагийн бидний одоо юу гэдэг чинь бухын зах зээлийн эхлэлч байж болох юм аа гэдэг ийм бол бид нар бол байр суурьтай байна. Тэгээд хэрвээ та
Америкийн одоо технологийн салбарын хувьцаануудыг сонирхож байгаа юм бол манай брокеруудтай холбогдоорой. Манай брокеруудтай холбогдох утас 80069977 8610 3636 гээд манай хоёр брокерлоо шууд холбогдоод би одоо юу гэдэг чинь Facebook-ийн хувьцааг яаж авах вэ? Apple-ийн хувьцааг яаж авах вэ гэж шууд асуугаа те. Тэгээд бид нар бол таны асуудлыг бол газар дээр нь шууд шийдээд таныг бол Хонконг, Америк одоо юу гэдэг чинь Япон хаач үдийн те дэлхийн аль ч биржийн ямар ч хувьцаанд бол зуурч чаднаа. Тэгээд та бүхэн голомт капиталтай холбогдоод өөрийн одоо хүссэн хувьцааг бол худалдааж авах боломжтой шүү гэж хэлмээр байна. За тэгээд ямар ч үсэн өнөөдрийн битүүрийн хүргэсэн мэдээлэл бол та бүхэнд таалагдсан баг гэж найдаж байна. Тэгээд ер нь бол альва нэг уналт нь бол дараагийн нэг одоо шинэ боломж байдаг шүү. Боломж өгдөг шүү дээ, тий. Боломж уналт дээр байдаг шүү. Аа тий. Ер нь бол хүмүүс ялангуяа нөгөө уналт ирсэн үед илүү их сонирхдаг тий. Одоо юу гэдэг чинь магадгүй Nasdaq дахиад all time high хийжсэн бол хэцүү шүү дээ тий. Тий, зөрөгтэй ороход хүндрэлтэй шүү дээ. Хэцүү бай. Тий. Тэгэхээр бас цар тахлын хэмжээтэй адилхан хэмжээний уналт бол үзүүлсэн байна гэдэг нь энэ бол өөрөө нэг талаараа бол бас боломж гэж харахад бол хүрэж байна гэсэн. За ийм бол байр суурьтай байгаа манай компани зүгээс бол. За тэгээд мэдээж бол зах зээлийг бол тааварлах аргагүй тий. 100% тааварлах. Магадгүй энэ ингээд өнөөдөр ингэж яаж яагаад маргааш ингэ унтчих болно. Бүр ингээд доошо хямралын хэмжээнд бол уналт үзүүлэхийг бол үүсэхгүй. Тийм учраас та бүхэн хөрөнгө оруулалтын шийдвэр бол биедан гаргах хэрэгтэй. Яагаад гэвэл энэ бол яах юм? Эрсдлийг бол мэдээж хөрөнгө оруулагч өөрөө өөрдөг учраас энэ зах зээл дээр тийм учраас та бүхэн өөрийн одоо арилжааны шийдвэр бол биедааж гаргах хэрэгтэй. Илүү эсвэл одоо юу гэдэг чинь мэрэгжлийн хүмүүсээс зөвлөгөө авдаг ч юм уу те. Ингэж жагаад ярилцж байгаа. Тэгээ эцсийн шийдвэрээ бол өөрөө гаргах хэрэгтэй. За ингээд өнөөдрийн зах зээлийн уналт дуусна уу гэдэг ийм сэдвийн хүрээнд бол битүүрийн лайвыг үзсэн та бүхэндээ баярлалаа. За бүгдээрээ тэгээд дараагийн одоо breaking news-ээр бит хоёр ч гэсэн ямар ч байсан бас сонирхолтой ерөөдөө гаргалгаануудыг гаргаж та бүхэнд танилцуулахыг хичээх болно. За ингээд бүгдээрээ дараагийн одоо лайваар уулзцгаая. Баярлалаа баяртай. За баярлалаа.